Айдас ба сургамж толилуулж байна. (2019 оны 7 сар). Нэг ах хүү зүүд тавгүйгээд зүүдээ ярьлаа. Ажлынхантайгаа нийлээд хагас бүтэн сайн тааруулж гэр амралтанд очиж жаахан наргижлээ. Уйлж дуулж энд тэнд бондоосоор нөгөөдүүл нь тонтоогоод унаад өгч. Хотоос гарахаас өмнө 100 татаж ихсэн хэдэн тасарч ах нилээд даадагдвал донхойд суусаар үүрийн 3 цаг нилээд өнгөрч гэрээс гарч ийсэн гин. Нэг л жихүүн шилэн хүзүүнч сэрүүлзэг шиг. Бусдынхаа эдимийг хариуцаж хідэн пиав шимж харж хандах үүрэгтэй үлдсэн игч цэцэг. Тэр хоёр гангар гунгар гэсээр хажуулах хайдаад зүүрмэлвэл ир им хоёр хүн шивнэлдээд байна гинэ. Нөгөө ах хүү хийм дуулуудаа гээд "Ой цэцэг, та унтаа юу?" гэж хэлэл хариу хөрхөх чимээ түүний зүгээс гарав. За. Тэгэхээр хийм сонсож. Гээд нүд анилттал ахаад юм шинэлдээд шивэр авир гэд болдоггүй. Тэгэхээр ширээний булангаас чангааж өндөгөөд хугас архинаас аягны талаар хийж аваад явуулж орхиж. Манарч аваад л унтаадгаж. Эд гүн нойрон донд хөл дээр нь юм дараад хүндрээд бүр өвдөг шинжтэй дарж гинэ. Нүдэ нээхтэл арх нойр хоёр дийлээд гарч чадсангүй. Харин ч бүр зүүдлээд явчихаж. Тэдний дунд огт байгаагүй нэг залуухан сайхан жигтэйхэн хүүхэн өрөөсөн хөлөө сугандаа хавчуулчихсан, өрөөсөн хөл нь ил гарчихсан найрын ширээ унд хоолны ардуур сайхан хөнтөрч байна. Манайх бодож. Хөлөө суугцныг бодвол эвгүй ч игдүүтэй хоггүй. Гисгээд адын юм халтхан бодтол хөлдөн дээр нэрээд буруу хараа суучгаж. Хөл нь өвдөн гэж ихтэйхэн янгинаад явчихаж. Сэрх айтгад хөл дээр нэгнийх нь хар өргөвч тоорч. Гэхдээ тийм хүнд байсангүй. Нүд, шүд, цээж би тис хүндөр. Эхэл зовоортой арайхийн өндөөхөд нар дээр хөөрч хүмүүс энд тэнд огох нь огож, цогох нь цогоод нүур амаа янзалж, арзгар дуухан ажлынхан зомын маягаар өндөцгөж байна гинэ. Цаг айл хэдийн 10 төгөж. Зарим нь нэмж хусаа дунаартай байгаа нь ойлгомжтой. За тэгээд амралт аригтлтыг мэдэхгүй Монгол хөнгөж ховор биз. Энгис тэгс хийж бүтэн өдөр байсаар нар нилээн бууж хүмүүс дуулж хөзөрдөж арай журамтай учиртай ярилцаж зарим нь сэргээд одоо нэмэхгүй гэсээр зэгцэндээ орох тишээ хандж. Маргааш өдөр нь хорхог юмаа хийгээд хот орох тохироотой. Ингээд ундах болов. Би нарзагаад нэг л таагүй байснаа өнөөх цэцэг ихчигээ санаж юм мэдэх болов гэсэн гордлогоор "Ой цэцэгч, уурчин сайхан амарв." Гэхэд жигтэйхэн жуумаж харснаа "Дажгүй. Хоолны мах хийсэн харц үгнээсээ махаа гаргалгүй хонож. Улаан шүүсэн нэвчиж байна" гэж зүудснээс өөр юмгүй гэж гинэ. Аль цүнхөө гэтэл өнөөх хөл дээр нь байсан хар цүхийг зааж гинэ. Ах хүү. Сонин юм. Загаагүй үсттэй. Ингээд нойрны юм болгож нэг сайн дүүрэн 100 татаж аваад би тавираад хэвтэж. Нилээн дужирсан бололтой үүр хайрхын алдад нэг сэрвэлцтэл жихнийх нь хажууханд "Таад явна хөө чамайг" гих бүсгүй хүний хүндий хүүтэн хоолой сонсогдож гинэ. Гэнэтл өнөөх хөлөө твэрч хөхөө өнжүүлсэн сайхан хүүхэн зурсгийн бодогдож дотор нарцгийн шар усан босоо тавгүй санагдаад явчихав. Сэрээд эргэн тойрноо хартал бүгд л хуурхирцгааж сэрүүн хүнгүү зөндөө олуулаа байж гаруй бүрүүд ганцаараа мэт эвгүй болоод орхиж гинэ. Ингс тэгсгийгээд маргааш өдөр нь болгож хорхог ингсгээ завгүй байх зуурт мөнөөх цэцэг ихч түүнийг сэм ажаад байх шиг байна гинэ. За. Санаад байгаа тэр үз. Юу ч бодхов. Гээд бусадтайгаа бужигнтал биеийн тавираа сайхан болов.
Ингээд нар бууган хэрд автобус унаандаа сууцгааж хот руу хөдөлцгөөлөө. Унаа хөдлөж хотод шөнө ирцгээв. Ирснээс хойш би энэ тавгүй ажлаас ирээд ганц 200 татахгүй бол нойрон хүрхэ байж гинэ. Энэ янзаар 2-7 хоног хэртэй болж эхнэр нь нүглэж чи ч одоо архинд орлоо юу та гэх болж. Би энэ ч ядарч сүлдээд нэг л таагүй. Энэ явдал эхлэхийн өмнө нам жим аниргүй хураангүй байсан ажээ. Ажилд харж ирээ 100 татаад үлдээдэг байснаа болж бүгдийг нь хусав. Ингээд тэр шөнөө зүүдэлж бүх асуудлын тайлал өрнөж ухаан солиорчгоо шахав. Үүрээр нэг хүн биетэн төхөж амыг нь үнэртэд байна гэд айдас төрөөд амьсгаагаа төвччихсэн чинь улам дөхөөд амаа ангаахыг нь хүлээгээд байна гинэ. Тэгж амьсгалтал аятайхан таатай байгаа мэт тамшаалтаж байх чимээ шар усыг нь сэрвэлзүүлэнхэн шүргэж отхон тэр. Манайх огол харан босоод суулаа. Шөнийн 3 цаг. Ингиж удаан дэсэхгүйгээ мэдээд лам хар гандон орой байц. Энэ нэг л биш. Амралтын газараас юм дагаад гэрт ирч болохгүй юм боллоо гэж бодоод ажлаас ирч чөлөө аваад гарах гэтэл үүдэнд үйлчлэгний ажилтан цэцэг ихч халз тулаад нухацтай арах шиг болсноо. Насаа чи гараад ирээ. Гадаа гараад иртэл чи орой манад яваад ирэх үү? Яасан бол? Ирхийг чинь ярилцъя. Чи яачих нь? Гандаа ороод ирдэм билүү? За ёо. Тэгээ залгаад ирээрээ гэж хэлв. Ингээд мань хүн ганц юм бичүүлж аваад арцсан дэрхэн кармаалаад цэцэг ихчийг санаад залгаж нилээд орой болсон ч яваад ортол мухрын өрөөнөөс ганц сууныг татан дүнгиж намжим. Бор халтар болсон, бор тосоог болсон хүн дүрстэй дэлгэмэл аравчны наан цааш гарan сөхрөн суух цэцэг ихч ороод ирээ насаа гэхэн тэр. Манер гайхаж байх зуурт чи юмд хорлогдоод байна. Удаан явбал унах шинжтэй. Гэт арх сүү ус гурыг игнүүлж өмнө нь тавиад аятайхан сайхан дян гэсэн зүйлээр хөгжимдөж гарлаа. Тэр зур 2 гарын чинэрч зүрхэн дисэд хөлсөн цуцгад суутал аяхтай архийг нар буруу 3 тойруулж нулимж арьсан хар богц руу хөнтөрч хаяад 2 дөө хөрхүү буюу гурвалжин хар хэз гаргаж ирээд зээрийн шилбээр точгонтол балбаж аваад сүгээрээ биеийг нь нар 103 тойруулаад нөхөр нь орж ирээд авч гараад өргүү бололтой. Үлдсэн аяхтай ус нь бор уутнаас нунтаг имийг хичээнгүүлэн бүлээ цүүлэх мэт үлээн байснаа ус нь хийж уугүй вэ. Хамаг би салганаж аваад бүлээцэж ар нуруу тэнэж нүднээс нулимс асган ижидэл ингэж эрхэлж байж үдэ гэмээр ихэр татан өөлж тэрийн унлаа. Дэгтэл цэцэг ихч одоо ингэ болондоо дүүмэн алцахгүй гэд ам нээлдэ. Тэр орой юм гүгэд болдоггүй. Би ч хавдуулаагүй чам руу гүйчгээд байсан. Нэг муу хүүхэн чөтгөрлөө. Тэр чамайг дагаад ирч архины үнэр дагдаг гүүгүүл юм байна. Батнаас нь зүүдэ хэлвэл тэгнэ тэр үлдээсэн архиг чинь долоогод байж үдээхгүй уучгаар чинь амьсгалаас чинь архины үнэрийг чинь чиний сүнстэй энерги ам цороод байсан байхгүй юу? Тэгээд чи дороотойд байж шүү дээ гэж хэлсэн гинэ. Ингэж арга хийлгэж хүн дүрдээ орж цагуус зүүж аваад гилаахын дээдэр гилааж тэнгэрж авсан да. Түүнээс хойш арх хүүх хүсэл байхгүй ердийн өмнөх шигээ сайхан болсон. Эргэн бодох нэ энэ хүн анх ажилд орж ирээд үүдэн зогсож байхад ингирийн товчныхын нараас мөнгөн толны ирмэг зугууж байсныг тод сандаг юм. Тэгээ чамаа хитсэн хийдэг гэж дуулаад өөрөөс нь асууж байгаа цэцэг ихчэд хичээлгэж баярлуулах санаатай. Химэн нэгэн орой надад захиалга өгөнгөө бүрнэц цуусан юм.
Тэр нэгэн хүний яриаг одоо бичвэр болгон та бүхэнд хүргэсэн бүлгөө. Улахан уужаа.